Тэгээ энэ төслийн 2 жилийн хугацаанд ер нь одоо ямар амжилтууд, ямар дэвшлүүд гарав, ямар бэрхшээлүүд гарав, энийг цаашдаа ер нь Монгол улсын одоо ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн коллеж, ихтэй сургуулиудад одоо хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлага байгаа талаар бид нар бас ингээд олон талаасаа ярилцж байна. Тэгэхээр өнөөдөр ерөнхийдөө манай Монгол улсын боловсролын өмнө тулгамж байгаа хамгийн гол зорилт бол бид нар ерөөсөө хүүхдүүдэд амьдрал бэлдэж чадахгүй байна. Ерөнхий боловсролын сургуулиар одоо олгож байгаа энэ хичээл, энэ хөтөлбөрүүд, энэ сурах бичгүүд, энэ багш нарын арга зүй бол хүүхдүүдийг олимпиадад бэлтгэхээсээ илүү анхаарсан, хүүхдүүдийг амьдралд бэлддэг нэг ийм тогтолцоо болчиход байна. Тийм учраас энэ хүүхдүүд өөрөө бие дааж, тийм ээ өөрийгөө хөгжүүлдэг, бүтээл сэтгэлгээтэй байдаг, асуудал бас бүтээлч одоо сэтгэлгээгээр ханддаг, асуудлын гол утга учирыг ойлгодог, хүмүүстэй хамтарч ажилладаг тий. Одоо энэ орчин цагийн 21-р зууны энэ боловсролын хамгийн гол зорилго чинь зөвхөн сурахын тулд одоо сурах биш, тийм ээ. Мэдхийн тулд сурах биш. Хамгийн гол нь одоо хийж чадахын тулд сурах, тийм ээ. Бусдтай хамтарч ажиллахын тулд сурах, бүтээлчээр сэтгэхийн тулд сурах гэдэг ингээд сурах уу гэдэг чинь өөр их одоо их өөрчлөгдсөн. Тэгээ одоо ингээд энэ ойрын 10 жил, 15 жил чинь баг өнөөдөр байгаа мэргэжлийн чинь 30-40% байхгүй болно гэж шүү дээ, тийм ээ. Тэгэхээр цаашдаа бол хүүхдүүд одоо хөдөлмөрийн зах зээл дээр өөрийнхөө одоо ажлын байрыг бий болгох, тийм ээ. Амьдралд өөрийгөө бэлтгэх мэдлэг, чадвар, төлөвшил дээр суурилсан юм цаг чадамжийг одоо бид нар эзэмшүүлж яаж энэ ирээдүйн Монгол иргэдийг бэлдэх хэрэгтэй юм байна, тийм ээ. Ер нь бол энэ дэлхийн 21-р зууны заавал эзэмшихийн зөөлөн ур чадварууд гэдэг бол ерөөсөө л энэ цөөхөн ур чадварууд байгаа юм. Тэр энэ ур чадваруудыг яг хөдөөгийн аслагдсан одоо аймаг сумын хүүхдүүдэд бол сурах ийм том одоо потенциал боломжууд бас байдаг юм байна. Тийм учраас бид нар одоо ингээд энэ төслийг бол Монгол улсын бүх ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, дээд сургууль төгсөж байгаа хүүхдүүдтэй бас эзэмшүүлэх ийм зайлшгүй шаардлага байна гэж. Ерөнхийдөө одоо жил бүхэн хийдэг энэ хөдөлмөрийн зах зээлийн судалгаа гэж байдаг. Хөдөлмөрийн зах зээлийн судалгаагаар бол ажил олгогч нар яг дипломтой хүмүүсийг хүсээд байна уу? Эсвэл ур чадвартай хүмүүсийг хүсээд байна уу гэхээр ур чадвартай хүмүүсийг илүү хүсэж байгаа. Өнөөдөр дипломд мөнгө төлөхөө байсан тийм ээ. Ур чадварт одоо мөнгө төлдөг болсон юм хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ байгаа учраас одоо ер нь бол ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсрол за ингээд дээд сургуулиуд төгсөж байгаа хүүхдүүд бол яг өөрийгөө хөгжүүлдэг энэ зөөлөн ур чадваруудыг бий болсон энтерпренеур гэдэг энэ ур чадваруудыг суулгаж чадах юм бол илүү их ажлын байртай болж ирээдүйн одоо баталгаажих ийм л үндэс байна.